Орхон аймгийн Политехникийн коллеж төрөл бүрийн мэргэжлэр оюутан нийлсүүлж амжилттай төгсөж байна. Үүнд үсчингоо засалж, тогоож, гагнуурчин, хүлэмжийн аж ахуй гэх мэт жишээ болгон дурдж болох юм. Тэгвэл бид өнөөдөр эдгээр эрэлттэй мэргэжлүүдээс нэгийг нь онцгойлон авч үзсэн юм. Энэ бол ойжуулагч. За анх бол манай коллежид экологч, байгаль хамгаалагч мэргэжлэр бол эсэг таадаг байсан. Тэгээ энэ бүх мэргэжил маань хаагдсанаас хойш нэлээд олон жилийн дараа бол ойжуулагч гэсэн мэргэжлэрээ эсэг таваад мэргэжилтнүүд бол бэлдээд явж байгаа. За манай Орхон Политехник коллеж маань ой аж ахуй мэргэжлэр одоо 1-р ангийн суралцагчид маань 1 жилийн насан туршидаа ангийг бол элсүүлэн авч мэргэжлийн боловсон хүчний бэлтгэж байгаа. За манайх бол одоо онлын танхимтай, мөн хавар намрын цагтаа дадлагын танхимтай. За тэгээ мод үржүүлэхийн талбайд тус одоо хичээл практикийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Нэг жилийн насан туршидаа ангид суралцаад төгсөж байна. Энэ хугацаанд багш нарынхаа удирдлагаар үр түүх, үрийг ангилж ялгах амьдрах чадвар тодорхойлох зэрэг маш олон зүйлийг мэдэж суралцаад төгсөж байгаа. Бид нар урангай багшийнхаа санаачлахаар улаан агч модыг одоо Монгол хөшөөлөхөд зорж байгаа. За бид нар бол навчид мод, шилмүүс мод, хоёлын мод, жимсний мод гэдэг маш олон төрлийн модыг хайрж ургуулж, бойжуулж, ил талбайд болон хүлэмжид суулгаж амьдрал ургуулах зэргээр маш олон зүйлийг сурч мэдээд төгсөж байгаа. За 9 сарын 1-ээс хойш бид нэр одоо онлын мэдлэг эзэмшихээс гадна багтаага нийлээд Булган аймгийн хялган тусгамлууд дадлгаар явсан байгаа. 1 жилийн ангийн хаахч нартэй. Тэгээд хялган тусгамлоос бид нэр өрөө түүж ирээд нийслэлээ заслаад одоогийн байдлаар яг дулаарсан болохоор тарих үйл явц давж. Тэгээд багшийн удирдлагаар ер нь харилцаа хийж байгаа. Үрийг шууд мөрөө бас хийх нарийнхан зурхгүй. Ягаад гэвэл энэ өрөө бид нэг нэгээр нь унгаах гэж байгаа учраас яах нь энэ дотроо нөгөө нэг харьцангуй ингэж юу яаж хийж өгнө гэсэн үг байхгүй. Тарааж хийж өгнө гэсэн үг заяа. Арай өгтгөн болоод шүү. Та ой аж ахуйн мэргэжлийн ангийг сонгон суралцсанаар дараах чадваруудыг эзэмших юм аа. Ой түүний ач холбогдол, байгалийн ойн ургалт, өнөөгийн төлөв байдал, арчилгаа, мод үржүүлэхийн газрыг сонгох, зохион байгуулах, хөрсийг эзэмшүүлэх, мод суугны үр мөчрийг бэлтгэх, тарих, арчлан ургуулах, тарьц суулгацаар ойжуулалт нөхөн сэргээлт хийх зэрэг ур чадварыг эзэмших юм. Ой аж ахуй мэргэжлээр суралцах хугацааны хувьд 3 жил буюу 9-р ангиа төгссөн сурагчид 1 жил буюу 18-аас 44 насны иргэд мөн төр сургалт гэсэн сургалтуудыг зохион байгуулдаг. Ой аж ахуй ангид элсэн суралцаа төгссөнийхэн дараа та өрхөн аж ахуй эрхлэхээс гадна мод үржүүлэхийн газар болон цэцэрлэгжүүлэлтийн компани ажилд орох бүрэн боломжтой болно. Ингээд манай мэргэжлийг сонгосноор та бүгд яг байгаль орчин дээрэлтэй экологийн сайхан хүмүүс болж төгсөх нэ. Тэгээд одоо бид нарыг одоо тгээс эхлээд одоо хүртэл зааж сургаж байгаа багштай баярлалаа.